19. Зорилгоосоо хазаасан бол буцаж зөв замдаа орох дадал өөртөө суулга. Та ямар ухаантай байсан ч амьдралын зам бартаагаар дүүрэн учир та гиндэж бүдрэх үе тохиолдно. Тэр үед зорилгоо ухамдахгүй зорьсон замаа хөөж чигээ гарга. Гинтийн зүйл чамайг самардуулахад эрчээ алдаж зарчмаасаа хазаахгүй байхыг хичээ. Ингүүл амьдрал амар амгалан болдог. 6-11. Танд тохиох олон сөрөг мэдрэмжийг төвчж болох боловч хизээ нэгэн цагт төвчээ тасарч сурсан зангаараа аливаа танд нь замаасаа хазаахад нөхцөл үүсч болно. Үүнийг эрт таньж зөв замдаа орохыг хичээ. Дотоод хүн чинь заа нэг удаа яах вэ гэж хэлхийг бүү тоо. Өөрийн бүх мөчийг ухаалаг ёс зүйтэй үйлдэлээр дүүрэн өнгөрөөгөөд гутарч шантарч мохох хэрэггүй. Харин уур бухимдал сэтгэл хөдлөлд автахгүй. Бүдэрсэн үедээ ямагт босох тэнхээтэй хүн шиг хүн болохыг хичээж байгаагаараа бахарх. Ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байх зорилгодоо бүрэн итгэж тууштай бай. 5-9. Магтаал дулдуудах, бусдад өөрийгөө гайхуулахад анхаарлаа бүү сарниул. Энэ нь таныг хийж буй зүйлсээс чинь хөндөрүүлдэг. Тэгээд хүмүүсийн алга ташлалт нь хоосон ид шүү дээ. Бардам зан гаднаа сайхан харагдах гэсэн хүсэл хоёр хүний саруул ухааныг булангууртуулах хүчтэй. 6-13. Тэгэхээр ямар ч тохиолдолд 20. Аливаа зүйлийг өнгөцгөн биш мөн чанарыг нь боддоор харж сур. Эд материалын боол болохын тулд тэдгээр зүйлсийн үнэн чанарыг харж сурах хэрэгтэй. Үнтэй дарсан зүгээр л тансаг усны зүмний шүүс. Хаад ноёдын өмсдөг ягаан нөмрөг бол үнэндээ хисааны цусаар будсан бүс даавууд хэдий. Энэ арга нь зөвхөн материалын зүйлс биш, үйлдэл зан аашинтч тохирдог. Хүнийг баримталж буй зарчмуудыг нь хараад үз. Ямар зүйлсээс тэд зайлсхийж, ямар зүйлсэд тэд татагдж байгааг гэх мэт. Өнгөц харагдах байдлаас нь давж хүний төрлөх зан наран шиг ямар ч шүүлтүргүй харж байна гэж төсөөл. Тэдний хайрыг юу өдөөж, юу гайхшруулж, юу тэднийг хамраас сөхөд хүргэж байна вэ? Тэгвэл басамжлал хүний сэтгэлийг өвтгөх, магтаал хин нэгэнд туслахаар тийм бодит зүйл гэж юу? Та цагт өөрийгөө 3 удаа хараадаг хүнээс магтаал сонсохыг хүсэн гэж юу? Та өөрийгөө ч баярлуулдаггүй хүнийг баярлуулмаар байна гэж юу? 8:53. Иймэрхүү хүмүүсийн доромжлол үзэн ядал гэх мэт таагүй зүйлс тань руу чиглэж ирсэн бол тэднийг яг ямар хүн бэ гэдгийг нэг хар. Та тэдэнд таалагдах гэж оролдох шаардлагагүй хүмүүс гэдгийг удахгүй мэдэх болно. Гэхдээ тэдгээр хүмүүс нь биднээс ялгаагүй хүн л учир та бусдтай ханддаг шигээ тэдэнтэй ч бас хүнлэг сайхан ханддаг хэвээрээ байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд үннийг яг харж байгаагаараа шууд хэл. Гэхдээ чин сэтгэлээсээ сайныг бодож хэл. Түүнээс гадна 21. Эд хөрөнгө гэдэг нь сайн ч биш, муу ч биш гэдгийг таньж мэд. Эд баялаг гэж зүйл өөрөө сайн ч биш, муу ч биш, харин түүнийг ашиглаж сайн эсвэл муу зүйл хийх нь тухайн хүнээс хамаардаг. Бараа бүтээгдэхүүнийг англи хэлэнд goods буюу сайн зүйлс гэсэн утгатай үгээр илэрхийлдэг нь оновчтой нэршил биш юм аа. Учир нь хэд их зүйл эзэмших нь амьдралыг дордуулж бүр муу болгож чадах учир сайн зүйл байж чадахгүй. Ийм танд байгаа цорын ганц сайн зүйл бол таны ёс зүй юм. Өөрийн үзэл бодол, оюун санаагаа хөндлөл. Өөрөө өөртөө сэтгэл ханамжтай бай. Эд баялагийг шүтсэн хүн бусдын эдэлж хэрглэж буй зүйлд атаархах, өөрийн хөрөнгөө алдахаас байн гайдаг. Гэхдээ зөвхөн эд баялаг хөөж шүнж буйн ташаарч байгаатай адил бил бэнчинтэй байхыг эрхэмлдэггүй. Бүр эд хөрөнгөтэй байгаадаа гимшдэг хүн бас ташаа ойлголттой байна гэсэн үг. Энэ хоёрын аль ч тохиолдолд тухайн хүнд байгаа болон байхгүй эд баялаг нь дараа болж байдаг. Эд хөрөнгөнийхөө боолн болохгүй байх нь зөв. Эд хөрөнгө эзэмш байх үедээ түүнийг зөв ашиглаж сурч, харин байхгүй болсон тохиолдолд
Түүнд ч мөн бэлэн бай. Хөрөнгөө дураараа ашиглаж хэрэгэл гэхдээ бие тоож хамраа бөөсөх. Чамд байхгүй зүйлсийг ерөөс оршдоггүй мэд үз. Чамд байгаа чиний хувьд үн цэнтэй зүйлээ хэрв байхгүй байсан бол хичнээн их хүсэх байсан бол гэж нандинан хадгал. Гэхдээ өөрт байгаа зүйлсээ хамаг анхаарлаа төвлөрж бодит байдлаас илүү үнэлж хандах хэрэггүй. Хэрв тэгвэл түүнийгээ алдахад та сэтгэлээр унах болно. 7:26. Үүнээс гадна 22. Талархаж сур. Маркус Аврелиус бодрол номныхоо эхний бүлгийг бүхэлд нь бага залуудаа сурсан зүйлээ тоочж түүнийг сургасан хүмүүс талархах зориулсан байдаг. Тэдгээрээс энэ хураангуй номын өмнөх бүлгүүдэд дурддаггүй гол санаануудыг төвж өчвөл би өөртөөгөө тасралтгүй ажиллаж байх ёстойг ойлгосон. Би өөрийн ааш авирыг хянах, оюун санааны хувьд хүчрхэг болох, тусч инрэнгүй зан, өгөөмөр сэтгэл, хошин мэдрэмжтэй байхыг үргэлж ирүүлцэх ёстойг ухаарсан. Боловсролд хөрөнгө оруулахын үн цэнийг мэдэх, хөдөлмөрийн амт, өөрийн гараар юм хийх, их юм хүсэхгүй байх зэргийг сайхныг мэдэр сурсан. Бусдын хэрэг тошууд өрөхгүй байж худал гүтгэлүүд оромжлолтой зууралдаж цагаа өрөхгүй байхын сайхныг ойлгов. Аахар шаахар зүйлд цагаа өрөхгүй, зориггүй хий эргэхгүй байх ёстойг ухаарсан. Энгийн бөгөөд шулуун бичиж сурав. Санаа бодол зөрсөн ч бусдын ярих, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дээдэлж, нэгэн цагт танилж явсан хүмүүс нүүр буруулахад тэднээс эвтэй найртайгаар зайгаа барьж сурав. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж, сатаарахгүй өөрийгөө хянах чадвартай байж, сэтгэл хөдлөлөө автаж буруу шийдвэр гаргахгүй байх ёстойг мөн ойлгов. Хүн бэлэг сэлт өгөхөд өөрийгөө хүндлэхлээ алдахгүй. Бас тухайн бэлгэлэнд баярлахгүй байгаа юм шиг байх хэм хэмжээг барьж сурав. Мөн яаж цаасан малгай өмсөж байгаа юм шиг харагдахгүйгээр бусдыг магтахыг сурав. Хоосон нэр алдар, магтаал сайшаал ташуурч болохгүйг ойлгов. Би ёстой завгүй байна гэдэг шалтгаанаар хийх ёстой зүйлөө хоошлуулад авч болохгүйг ухаарав. Анд нөхдийнхөө асуудлыг сонсож, багшийг хүндлэж, үр хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хайрлах ёстойг мэдэв. Хүн бүрт алагчлахгүй хандаж нийтийн сайн сайхны төлөө дэвшүүлсэн хүний санааг ямагт сонсоход бэлэн байх хэрэгтэйг ойлгов. Бусдаас жижиг өө хайх, бусдын алдааг алхам тутамд нь сануулж ад болохгүй байх. Шаардлагатай бол тухайн асуудлаар хамгийн мэдлэгтэй туршлагатай хүнээс зөвлөгөө зааварчилгаа авахаас эмээхгүй байх. Дүр үзүүлэхгүй намтай байхыг сурлаа. Эцэст нь сайн хүн ямар байх ёстойг талаар ярихаа болж зүгээр л биеэрээ харуулаарай. 10:16. Маркус Аврелиусийн Хааны бодрол номын хураангуй номын төгсгөл.